Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан сургуулийн бага ангийн багш Инх Туяа байна. Өнөөдрийн Монгол хэлний хичээлийн сэдэв ЖВ үсэг суралцгын зорилт Тэгийн 1-ийн Б, Тэгийн 2-ийн В, Тэгийн 3-ийн Г. Өнөөдрийн хичээлийн дэг 1-р бусдыг анхааралтай сонсоорой. 2-р цэг зөв суугаарай. 3-р цэвэр сайхан бичээрэй. 4-р хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн зорилго Ж гэгүүлэгч авианы дуудлага ба бичлэгийг таних, зөв уншиж, бичиж сурах байх нэ. Дараах зургийг сайтар ажиглаарай хүүхдүүд ээ. Өвлийн дараа ямар улирал болдог вүлээ? Өө сайн байна. Өвлийн дараа хаврын улирал болдог шүү дээ. За энэ зураг дээр охин юу хийж байна? Хургаа угжиж байна тийм үү? Сайн байна. За бүгдээрээ багшийнхаа хэлэх үгийг давтаад хэлээрэй. Угж. Угж. За үгийн төгсгөлд ямар авиа сонсогдож байна? Сайн байна. Өнөөдрийн бидний танилцах Ж авиа үсэг сонсогдож байна. Угж. Ж. Ж. За багшийнхаа давтаад нэг дагаад хэлээрэй. Угж. Ж. Сайн байна. За бүгдээрээ бичиглийн хэлбэрийг харъя. Угж. За Ж авиа үсэгний дармал ба бичмэл хэлбэртэй танилцъя. Дармал том Ж. Дармал жижиг Ж. Бичмэл жижиг Ж. Бичмэл том Ж. Дараах зургийг нэрлээрэй хүүхдүүд ээ. Эхний зураг сайн байна. Угж. Угж. За дараагийн зураг бөгж. Бөгж. За сүүлийн зураг хүж. Хүж. Сайн байна. За дараах зургийг мөн нэрлээрэй. Жолооч. Имж. Болж. Мор. Жүрж. Шоргоолж. Жимс. Сайн байна. Одоо давтаад нэг нэрлэхдээ Ж авиа үсэг үгийн хаан сонсогдож байгааг анхааралтай сонсоорой. Жолооч. За жолооч гэхэд Ж авиа үсэг хаан сонсогдож байна? Сайн байна. Үгийн ихэнд Ж авиа үсэг сонсогдож байна. За дараагийн зургийг нэрлэе. Имж. Имж. За үгийн төгсгөл Ж авиа үсэг сонсогдож байна. Дараагийн зураг болж мор. За болчмор гэхэд хаан сонсогдож байна хүүхдүүд ээ? Сайн байна. Үгийн дунд Ж авиа үсэг сонсогдож байна. Дараагийн зургийг нэрлэе. Жүрж. Жүрж. Үгийн ихэнд болон төгсгөлд Ж авиа үсэг сонсогдож байна. Дараагийн зураг шоргоолж. Сайн байна. Үгийн төгсгөлд Ж авиа үсэг сонсогдож байна. Дараагийн зураг жимс. Жимс. Үгийн ихэнд Ж авиа үсэг сонсогдож байна. Сайн байна. За бүгдээрээ Ж авиа үсгээ дэвтэртээ тэмдэглэе. За энэхүү Ж авиа үсэг маань 3 зурлагнаад бүтсэн үсэг байна тийм үү? За эхний зурлаг зүүн тийшээ харсан хагас зовын дугуй зурлаг байна. За хоёр дахь зурлаг ташуу зураас эхлэл төгсгөлтэй богино шулуун зурлаг байна. За сүүлийн зурлаг баруун гар тийш харсан хагас зовын дугуй зурлаг гэсэн 3 зурлагнаас бүтжээ. За дэвтэртээ бичмэл жижиг Ж авиа үсгийг тэмдэглэе. Эрхэм бичих дарааллыг анхааралтай ажиглаарай хүүхдүүд ээ. 1-р шугамнаас хагас зовын дугуй зурлага явлаа. За дараагийн зурлагаа бичээд 2-р шугам дээр үсэг маань төгсөж байна. За дахин нэг анхааралтай ажиглая. 1-р шугамнаас зүүн гар тийш харсан хагас зовын зурлага. За ташуу зураас эхлэл төгсгөлтэй богино шулуун зурлага. За баруун тийш харсан хагас зовын дугуй зурлага зурагдлаа. Дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй хүүхдүүд ээ. За дараагийн том Ж авиа үсгийг хэрхэн тэмдэглэхийг харцгаая.
хараарай хүүхдүүдээ. Сайтар ажилласан бол дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй. За, дараах үгийг хамтдаа уншицгаая. Бугч, 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 бугч. Цоож, цоож. Минж, минж. Нэгж, нэгж. Цээж. Сайн байна. За, дараах үгийг хамтдаа уншицгаая. Манжин, манжин. За, зургийг хараарай хүүхдүүдээ. Манжингийн зураг хаана байна? За, сайн байна. Болж мор, болж мор. Жолооч, жолооч. Жимс, илжиг, илжиг. Шоргоолж, шоргоолж. Имж, зүрж. За, сайн байна. Дараах эхийг хамтдаа уншицгаая. Эхийн гарчиг угч. Хавар боллоо. Мал төллөж эхлэв. Дорж төл малаа угчлаа. Хурга ишиг угж хөхөж цадав. Малын эврээр угж хийдэг. За, сайн байна. Өнөөдрийн хичээлийн амжилтын шалгуураа дүгнэцгээе хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид юуг чаддаг болсон бэ? Сайн байна. Өнөөдрийн хичээлээр J-авиа үсэгтэй танилцаж, зөв дуудаж, бичиж чаддаг боллоо. Гэрийн даалгавартай хүүхдүүдээ угж ихийг цэвэр сайхан хуулан бичээрэй. За, ингээд энэ удаагийн монгол хэлний хичээл дууслаа хүүхдүүдээ. Баяртай.